Зочны цаг нэвтрүүлэг. Дэлхийн монголчуудын Angel радио 88.3. Дэлхийн монголчуудын Angel радио 88.3 урлагийн дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан айлтгая. За өнөөдөр маань ээлжид зочны цаг нэвтрүүлэг эхэлж байна. Тэгэхээр стандарт хэмжил зүүн газрынхаа манахаас цувралаар нэвтрүүлэг хийж байгаа гэдэг манайхан сайн мэдж байгаа. Тэгэхээр өнөөдөр маань зочноор засгийн газрын тохируулагч агентлаг стандарт хэмжил зүүн газар сорьцын хяналтын газрын дарга за Бихбат хүрэлцэн ирсэн байгаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн одоо радио сонсогч нартай бас энэ өдрийн амар амгалан айлтгая. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр та хоёр үнэт металлын сорьц тогтоох үйл ажиллагаа болон эрдэнэ чулууны талаар ярина. За тэгэхээр энэ засгийн газрын 2024 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн тэгэхээр саяхны юм байна шүү дээ. Бараг жилийн өмнө л журам шинжлэх батлах тухай юм тогтоолоор батлагдсан үнэт металл эрдэнэ чулууны жагсаалт гэж байд юм байна тийм үү? За тэгэхээр энэ жагсаалтанд нь ер нь ямар чулуунууд багтсан байдгийг юуг үнэт металл юуг одоо яг эрдэнэ чулуу гэдгийг яриагаа эхлэх үү? За тэгээ. За өнгөрсөн оны 2024 оны одоо 5 дугаар сарын 1-нд засгийн газрын 181 дугаар тогтоолоор үнэт металл эрдэнэ чулууны ангил лиг шинжилэн одоо баталсан байгаа. За мөн одоо үнэт металл эрдэнэ чулууны сорьц чанарыг тогтоох бүртгэгч журмыг бас шинжилэн баталсан. За одоо радио сонсогчдын хувьд бол энэ нэг дүрм журм одоо ямар хэрэгтэй юм бэ ч гэдэг юм уу ийм ангуулгаар бас сайн ач холбогдол өгөхгүй байж бас болох юм. Гэхдээ одоо мэдээж энэ одоо дүрм журм ангиллыг одоо шинээр гаргасны ач холбогдол нь одоо юу байсан бэ гэдгээс яриагаа эхлэх нь одоо зүйтэй гэж одоо миний хувьд үзэж байна. За үнэт металл эрдэнэ чулууны ангиллыг одоо Монгол улс өөрөө одоо байх ёстой гэд тогтоосон зүйл биш. Энийг бол одоо дэлхийн одоо ангиллал олон улсын нэршилтэй нь уялдуулаад шинжилэн баталж байгаа юм үйл явц. За энэ ангил жагсаалтыг одоо гаргахын ач холбогдол нь мэдээж одоо хэрэглэгч үйлчлүүлэгчид нэгдүгээрт энэ одоо талын ойлголт мэдлэг мэдээллийг нөгөх ийм агуулгатай зүйл. За хоёрдугаарт нь мэдээж одоо тусгаар тогтносон улсын хувьд хилэг айлаар ийм одоо бараа бүтээгдэхүүнийг одоо худалдан одоо борлуулах зорилгоор байж болно, өөрөө хувийн хэрэгцээндээ оруулж ирж болно, гаргаж болно хэлээр тий. Энэ тохиолдолд одоо ойлгомжтой байх үүднээс энийг гаргаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл зүгээр нэг металл идэл биш одоо хэрэгцээ тухайн одоо бүтээгдэхүүн одоо үнэт металлаар хийсэн идэл байх юм бол бас арай өөр үнэтэй репар галлийн оранж нь бодогддог ч юм уу энийг нь бас өөрөө арай одоо илүү шаардлагаар нөхцлөөр одоо нэвтрүүлдэг гаргадаг байх энэ харилцааг л одоо эрхэм чухал болгож энэ зүйлийг хийсэн гэж ойлгож болох юм. Та нэг юм тухгүй сууд байна. Та хойшоо сууд микро өрлөгөө татчих. Мик ч юм бол хөдлөө татагдаж шүү дээ. За өмнө нь би танаа нэг мэрэгчлэнтэй яг одоо юу гэдэг юм бидний л хэлж мэддгээр ингээл мөнгө аягны сорьц морьц тэгэл одоо нөгөө бидний зүүдэг эмэг бүгчний сорьц энтрийн талаар ярьсан л та. Тэгэхээр хоёлаа өнөөдөр бол зүгээр чулуун дээрээ арай илүү тогтъё гэж би бол зүгээр бодоод байна. Одоо геологийн лаборатори гэдэг нэг тусдаа лаборатори нөгөө тэр 5 шарын тийшээ байдаг шүү дээ. Тэрийгээр бол мэдээж одоо ингээд юу гэдэг олборлоод олоод ирсэн чулууга ч юм уу лабораториор оруулдаг байх гэж бодож байна. Яг одоо энэ чулуу гэхэлэр бид нэр одоо нөгөө нэг бадмаарч гэдэг юм уу те одоо өөр юу гэдэг ингээд маргад ч гэдэг юм уу те энэ чулууг тодорхойлно гэж би ойлгоод байна. Тэгэхээр энэ тал дээр та бас нэг жаахан ингээд энгийн үгээр ойлгомжтойгоор бас тайлбарлаж өгөөч. Геологийн одоо лабораторийн хувьд бол мэдээж тэр бол нэлийн өргөн хүрээнд тий маш олон чулуулаг эрдэсийн хувьд одоо шинжилгээ хийдэг ийм лабораторио гэж. За мэдээж энэ нь бол одоо нөгөө хайгуулын явцад, ашиглалтын явцад гэдэг янз бүрийн байдлаар байдаг баг. За одоо үнэт металлын сорьц тогтоох лаборатори түүний одоо эрдэнэ чулууны одоо лабораторийн хувьд одоо яг эрдэнэ чулуу одоо тодорхойлж гэрчлэгээ олгож байгаа үйл явц нь бол зөвхөн одоо эрдэнэ чулууны ангилд багтж байгаа энэ одоо чулуунууд дээрээ л одоо гэрчлэгээ олгоно.
За. За эрдний чулууны гэрчлэгээ олгож байгаа энэ үйл явц нь бол одоо тухайн чулууг яг ийм төрлийн ийм чулуу юм а гэдгийг л баталж байгаа үйл явц. За. За энэ мэдээж бол зөвхөн одоо юу гэдгийг одоо мэдээж тухайн одоо шинжээчийн ур чадвар тэгээд таньж мэдэх энэ одоо таньж дараагийнх нь шинжлэх ухааны аргач гэдэг юм уу энэ тодорхой одоо лабораторийн үйл ажиллагаа үндэслээд хийж байгаа юм одоо үйл ажиллагаа. За манай дээр бол одоо эрдний чулууны одоо лабораторид одоо нэг шинжээч ажиллаж байгаа. За одоо ер нь Монгол улсын хэмжээнд нэг гэж болно. Тэ. За энэ одоо эрдний чулууны гэрчлэгээ одоо олгож байгаа энэ үйл ажиллагаа бол мэдээж мөн одоо хэрэглэгчийнхээ эрх ашгийг хамгаалсан ийм үйл ажиллагаа л гэж байна. Өөрөөр хэлбэл одоо бид одоо хоромж бараа бүтээгдэхүүн байж болно шүү дээ. Эрдний чулуу биш байж болно. Тийм учраас энэнийг одоо худалдаа авахчийн одоо эрх ашгийг хамгаалах одоо худалдаа авж байгаа нь худалдаа авалтыг нь одоо үнзүү баталгаатай байлгахын тулд хөндлөнгийн лаборатори одоо хийж байгаа үйл ажиллагаа гэж болох. За ерөнхийдөө лабораторийн үйл ажиллагаа гэдэг бол ер нь заавал хөндлөнгийн байдаг. Өөрөөр хэлбэл одоо хөндлөнгийн гэдгийг одоо юу гэж ойлгох юм бэ гэхэд одоо үйлдвэрлэгч одоо худалдагч нийлүүлэгч за худалдаа авахч гэдэг энэ харилцаанд дунд нь оролцож байгаа л үйл ажиллагаа. Тэгэхээр аль нэг талд нь одоо үйлчлдэг вэ гэж. Энэ нь одоо Монгол улсын одоо хууль тогтоомжоор бол одоо хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж байгаа үйлдвэрлэгчийн одоо баталгаатай байдлыг хангаж байгаа ийм л одоо үйл ажиллагаа л гэж ойлгох юм. За одоо энэ 24 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн энэ журам дотор ч бас 20 дугаар хавсрал дээр нь үүнт металл эрдний чулууны сорьц чанарыг тогтоох бүртгэх журам гэдэг шүү дээ тий. За энэ журам нь яг яадгийн тэгэд одоо боолж өгвөл одоо яг энэ одоо жишээлбэл тий гэлгүүр ажилуулдаг хүнд үүшлээд байгаа мó эсвэл хувь хүн очиод би одоо ингээд манай нөхөр надаа нэг юм одоо даймондтай бүгж авчирч гисэн юм а энэ үнэхээр даймонд мөн байна уугүй вэ гэдгийг тогтооод байгаа мó яг эсвэл одоо жишээлбэл энэ үүнт металл эрдний чулууны сорьц чанарыг тогтоох бүртгэх журам гэдэг штэ. Энэ журам нь яг ямар процедураар явагддаг юм бэ гэдгийг бас тайлбарлаж. Ерөнхийдөө сорьцын хэлтийн газар Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд одоо үнэт металлын сорьц тогтоох эрдний чулуу тодорхойлох үйл ажиллагааг явуулдаг. За 3 салбартай Улаанбаатарт байна, Дархан, Баянгорт. За энийг жаахан дэлгэрүүлээд хэлэх юм бол нэгдүгээрт үнэт металлын одоо сорьцыг тогтооно. Энэ нь болохоор яг юунд хамаарах юм бэ? Нэгдүгээрт нь Монгол улсад одоо уул уурхай одоо алт мөнгө олборлож байгаа энэ компаниудын олборсон үнэт металлын сорьцыг тогтоож байна. За дараагийнх нь зөвхөн одоо уул уурхай компаниас гадна дотоодын үйлдвэрлэгч гэж бий. Үнэт металлаар одоо эдлэл хийдэг. За таны одоо тэр өмнө одоо уулзсан цэндавийн шинжилгээр ярьсан байна. Мөнгөн аяг үйлдвэрлэнэ. Алт мөнгөн одоо эмэг өгч үйлдвэрлэнэ. За энэ үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний сорьцын тогтоох энэ үйл ажиллагааг явуулна. За дараагийнх нь эрдний чулууг таньж гэрчлэгээ болгоно. За энэ тэгэхээр нэгдүгээр уул уурхай одоо компани одоо алтны одоо уурхай одоо алтны сорьцыг тодорхойлно гэдэг нь одоо энэ эцгийн одоо худалдаа авахч нь бол Монгол банк байдаг. Дунд нь арилжааны банкуд оролцдог. Ингээд сорьцын тогтооно гэдэг нь болохоор тухайн одоо олборлож байгаа үнэт металлын агуулгын тодорхойлж өгч байна гэсэн үг. Агуулгын тодорхойлоод өгнө гэдэг бол тухайн одоо бүтээгдэхүүнийг худалдаа авах нөхцөлийг бүрдүүлж байгаа. Мэдээж энэ дээр л жин хэмжээ нь байгаа агуулгын тодорхой байгаа үед бол худалдаж авч байгаа тал одоо ойлгомжтой болж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхгүйгээр банк одоо юуг үндэслэж худалдаж авах юм? Юугээр хамтлах юм? Алтны одоо компаниуд өөрөө үнэ зохиох юм уу? Энэ одоо харилцааг л одоо зохицуулж байгаа. Ерөнхийд нь бол маш энгийнээр бол одоо үнэт металлыг одоо худалдаа авах нөхцөлийг нь бүрдүүлж байгаамаа л гэж ойлгох юм. За дараагийн тэр одоо үнэт металлаар хийсэн эдлийн одоо сорьцыг тогтоож байгаа нь бол бас үйлдвэрлэгч худалдаа авахч хоёрыг одоо нэг одоо мэдээлэлтэй байгалах үүднээс тийм ээ сорьцыг тогтоож өгч яах гэдэг бол одоо тухайн одоо худалдаа авахч нь бол 999-тэй одоо алтан эмэг авч байгаа юм уу?
энийгээ бол илүү ойлгомжтой болгож байгаа хэрэг. За тэр эрдэнэ чулууны гэрчлэгээ олгож байгаа нь үнэхээр одоо энэ нь одоо алмаз юм уу биш юм уу? Тэрийг л одоо бас одоо баталгаажуулж байгаа л үйл явц. За энэ бол угаасаа одоо тодорхойтой бид нар ингээд 583 юу 586 юу 17 юу 16 юу 990 үү гэдгийг ингээд сорчин дээрээс хараад мэдчихдэг. За энийн танах тодорхойлж өгдөг юм байна. За тэгвэл одоо юу гэдгийг ингээд нэг имэмэмигээс нь уламжлаад ирсэн одоо ингээд нэг үнт чулуутай нэг бүгж бай гэж бодъё л доо. За тэгэнгүүт би тэрийг ингээд зарж борлуулмаар байгаа байхгүй юу. За тэгэнгүүт хин тэрийг одоо бриллиант ч гэдэм юм хин тэрийг одоо ингээд үнт чулуу гэдэг ингээд би яагаад гэвэл цаашаа борлуулах чаа зүгээр нэг хувь хүн байгаа дэр штэ. Тэгвэл тэр доотлын бүгжин дээр нь одоо юу гэдгийг ингээд тэдэн крат 14 крат 18 крат гэдэг ингээд тодорхойлогдчиход байдаг. Нөгөө чулуу нь яг мөн үү биш үү? Дайлангуяа манайхан ч одоо ингээд хөөрг айгүйх наймаалцдаг штэ тий. Тэр үнэхээр ман юм уу? Үнэхээр шүр юм уу тий? Энийг одоо тодорхойлуулахын тулд хувь хүн одоо жишээлбэл танаад хандахаар болоод тэр бүтээгдэхүүндээ сертификат авах боломжтой юм уу? Одоо яг тэрийг танах ингээд шинжилж минжилж лабораториор оруулж өгч болд юм уу? За энэ журмыг агуулга нь бол үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч рүү чиглэсэн. Ийм одоо харилцааг л зохицуулж байгаа. За гэхдээ мэдээж одоо таны хэлж байгаа амьдрал баян учраас одоо өөрийнхөө одоо эзэмшижсэн ч юм уу өмнө худалдан авсан эсвэл одоо өв залгамжлагж ирсэн нэг бол худалдан борлуулах ийм одоо хэрэгцээ нөхцөл үүсвэл яах вэ гэдэг юм асуулт бол гарч ирж штэ. Тэгэхээр энэ дээр бол бид бас нэг орхигдуулахгүй байх үднэс энэ журмын яг эрдэнэ чулуу тодорхойлох хэсгээр нь оруулсан. 3-2-т нь эрдэнэ чулуун эдлэл эзэмшигч гэж. Тэ хүсвэл өөрийн эрдэнэс тэдгээрээр хийсэн эдлэлд эрдэнэ чулууны гэрчлэгээ авч болно. Тэгэхээр одоо манахаас үйлчлэгээ авч болно л гэж байна. Болох юм байна те. За. За энэ бас Монгол улсын сорьцын дүрм гэж бас нэг юм байд юм байна. Энэ сорьцын дүрмэн дээр юу заасан бэ? За ерөнхийдөө сорьцын дүрм нь одоо энэ үнд металлын сорьц тогтоох эрдэнэ чулуу одоо тодорхойлох үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн харилцааг зохицуулсан л одоо бичиг баримтгчлалт. За энийгээр бид мэдээж одоо сорьцын одоо баталгааны тэмдэг гэдэг нь одоо яаж дарагдахын, хаана дарагдахын, энэний одоо нууцлын баталгаа нь одоо ямар байдгийг гэх мэт зүйлүүдийг л дагуулсан юм харилцаа. Ерөнхийдөө сорьцын баталгааны одоо тэмдэг гэдэг нь өөрөө алт мөнгө одоо платин гэдэг өөр үүдэг. Дарагдж байгаа дарц нь одоо хэлбэр дүрс нь өөрөө гэж болгочихвол. За сорьцын агуулгын ч гэсэн одоо хоорондоо тахцахгүй характер зохицуулагдсан. За бүгдэн дээр нь 990 бол байж болно. Энэ бол одоо хамгийн одоо дэд агуулга гэсэн үг шүү дээ. Энэ бол байж болно. За тэрнээс доошх агуулгууд нь бол хоорондоо тахцахгүйгээр байдаг. За жишээлбэл за алтан дээр бол 990, 960, 916, 750, 580-тай, 370-тай, 333 гэсэн. Ийм одоо сорьцын баталгааны тэмдгүүд байж болно. За мөнгөн дээр нь бол одоо хэдүүлээ 990, 925, 875, 835, 800 гэж. Тэгэхээр энд хоорондоо тагцдаггүй гэсэн. За металлаар хийж байгаа юм чинь одоо мэдээж энэ нөгөө яг ийм 9 одоо юу гэдгийг 960 биш байж болно шүү дээ. 962 байж болно. Агуулгын хувьд. Агуулгыг тодорхойлж байгаа үйл явц шүү дээ. Үнд металлын дээр одоо агуулга гэдгийг бол ерөнхийдөө тухайн үнд металлаар хийсэн одоо эдлийг 1001 гэж үзэх юм бол хэдэн одоо үнд металл байгаа юм бэ гэдгийг л одоо тодорхойлж байгаа юм үйл ажиллагаа. Тийм учраас энэ нөгөө янз бүр гарч болно. Үйлдвэрлэлийн технологиунаас. За хэрэгцээ ийм байх юм бол одоо яах юм бэ? За ерөнхийдөө 962 гэж байлаа гэж бодъё. Яг ингээд шинжилгээ хийгээд үзэхээр. Тэгэх юм бол мэдээж энэ бол 960 л дарагдана гэсэн үг. Иймэрхүү харилцаануудыг яаж одоо тогтоох вэ гэдэг ч юм уу. Энэ зүйлүүдийг л илүү ойлгомжтойгоор одоо тодорхойлсон дүрм журмууд л гэж одоо ойлгож болох юм аа л гэж одоо тодруулж хэлье да.
За энэ ч яг угаасаа ойлгомжтой. Одоо бид нар зүгээр энгийнээр ойлгох гээд одоо 585 та манетон бүгч гээд алт гэж ярихгүй шүү дээ. Манет гэдэг энэ. Тэгэхээр алтных нь орцсон одоо 1000 мг байлаа гэж бодоход 585% нь энэ бол алтны орцтой юм аа л гэдэг тодорхойлоод байгаа гэсэн үг шүү дээ, тий? Зүгээр энгийнээр ойлгох гээд. За ерөнхийдөө манет гэдэг нэршил бол одоо яг манад хуучин одоо зөвлөлт холбоот ус байхын үеэс орж ирсэн л ойлгоцсон. За. Тийм ээ. Ерөнхийдөө 585-ын сорцтой алтыг л бид манет гэд нэрлээ сурчжээ л гэж. За. Тий. За. За тэгэхээр одоо би нөгөө чулуу руугаа л дахиад ормоор байна л да. Одоо хоёлаа яг нөгөө өмнө нь яг тэгэхээр зэрэг энэ манет занаад алт мөнгөөр ярьсан бас нэг зүйлийг хэлээ. За эрдэнэ чулууны шинжээш гэдэг маань өөрөө тусдаа. Тодорхой одоо ур чадвар мэрэгжлийн шаардлагыг тавьсан одоо албаагч. Монгол улс нэг байдаг гэж хэлсэн. За биений хувьд бол одоо тухайн одоо төрийн байгууллага тухайн нэгжийг л одоо өдөр тутмын удирдлагаар хангаж байгаа ийм л менежер гэж ойлгож байна. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа зүйл бол би яг эрдэнэ чулууны шинжээчийн хэмжээнд хариулт өгч чадахгүй байж магадгүй л гэдэг зүйлийг хэлж байгаа. За. Би зүгээр яг зөвхөн сонирхоод л энэ л да. Одоо жишээлбэл кинон дээр гардаг шиг ингээд ягаан алмаз гэдэг шиг яг зүгээр ингээд гоё дан чулуугаараа ингээд байж идэг ийм чулуу байдгийн болоо. Тэгээд энэ зүгээр сонирхолтой кейс байж болно шүү дээ, тий. Тэгээд ийм зүйл байдгийн болоо. Тэгээд гэж л асуух гал байгаа. Тэрнээс ч нарийн юм болно гэхгүй. Одоо байж болох байх л гэж бодож байна. За мэдээж одоо ер нь яг зүгээр одоо одоогийн практик дээр одоо бидэрт бол нэгдүгээрт эрдэнэ чулуугаар бид бол олон улсын нэршил энэ одоо жишгийг баримтлаад ангилж болж байна гэж. За нэгдүгээрт эрдэнэ чулуугаа юу гэж ангилсан байх вэ? Үнэт. За хагас үнд. Одоо гоёл чимэглэлийн өнгөлгөөний гэж ангилдаг. За бидний одоо хамгийн одоо түгээмэл одоо зүйл бол үнд чулуу. За үнд чулуу гэдэг ангилалтаа бол бид 5 одоо чулууг л одоо багтааж байгаа. За дорж балам бидний одоо мэдхээр алмаз. За тэгээд маргад, бадмараг, индранил, сувдыг одоо үнд чулуунд багтаадаг. За бусд нь одоо юу гэдгийг хагас үнд чулуу, гоё чимгэлийн өнгөлгөөний чулууны ангилт багтдаг. За би одоо бас жоохон дэлгэрүүлээд хэлье. За бидний одоо хувилгаан эрдэнэ гэж одоо нэрлэж байгаа Александр гэдэг те. Энэ чулуу бол хагас үнд чулуу. За ягаан индранил гэж. За олон улсын нэршил нь бол сапфир. Энэ бол одоо хагас үнд чулуунд ордог. За эрдэнийн гэрэл чимэд гэж. Энэ бол одоо яг монголчууд бид л одоо орчуулж одоо опалыг гэл бид нэг хар чулуу байгаад байдгүй опал гэж. Тий одоо яг би одоо яг сайн мэдэхгүй байна. Эрдэнийн гэрэл чимэд гэж орчуулсан опалыг. За жадет гэж байдаг тий. Жадет гэж. За энийг бол бас хагас одоо хагас үнд чулуунд багтаадаг. За усан миндрэ гэж аквамарин гэж. Энийг бол одоо хагас үнд чулуунд багтаадаг. За ингээд ер нь бол ангил бол бий. За ерөнхийдөө эрдний одоо үнд чулууга бид ерөнхийдөө гарал үүслэр нь бол бас ангилаад байгаа. Гарал үүслэр нь ангилж байгаа одоо хамгийн одоо гол юм нь бол энэ тухайн чулуу бол байгалийнхаа хөтөлбөр л их одоо ач холбогдол өгч байгаа. За ингээд одоо техник технологи одоо хөгжөөд ингээд бол одоо бид одоо үнд чулууч гэсэн одоо технологиор лабораторийн орчинд ургуулж бий болгож болж байна л гэж хэлэх гээд байгаа. Маань цаана нөгөө нэг шүр мөр нь ямар чулуунд ордё? Юунд гоёл чимэглэлийн чулуунд ангилт өгдөг. Тийм үү. За. За тэгвэл яагаад сорьц тогтоох эрдний чулуу тодорхойлох ёстой байд юм бэ гэж. Энэ бол мэдээж одоо энэ гоёл чимэглэлийн өмнөх үеиндээ бид хэлчихсэн тийм ерөнхийдөө үйлдвэрлэл үйлчилгээнд одоо илүү ойлгомжтой болгох хэрэглэгч үйлдвэрлэгчийг одоо нэг мэдээлэлтэй байх, үн зөв байлгах энэ одоо чиг үүргээр хэрэгжилж байгаа. Хамгийн гол үйл ажиллагаа бол хэрэглэгчийг
эргэлгчийн эрх ашигыг хамгаалж байгаа. Ийм л одоо үйл ажиллагаа гэж. За одоо тэнгуүт юу гэдэг ингээд нөө Туркээс ч юм уу эсвэл Солонгосоос ч юм уу Турк алт, Солонгос манад гэл Солонгос алт гэл орж ирдэг штэ тий. Тэд нар чинь угаасаа бас л өөрсдийн сорцтой л байдаг бэлгүүдээ. Тэнгуүт энийг импортоор оруулж ирж байгаа зарж байгаа газрууд танахаар заавал очиж бас дахиад нөгөө нүтер сорцын баталгаа гаргуулах уу яах ёстой дээ. За тийм ээ. Сорцын баталгаа гаргуул. Тэр нь бол яг хөө зүгээр юу гэдгийг энэ одоо журман дээр битсэн байгаа. Тэг бит хоёр ингээл яалтчгүй л одоо үнэхээр одоо төрийн байгууллага өөрөө одоо тодорхой эрх зүйн одоо харилцаан дээр л одоо үйл ажиллагаагаа явуулах ёстой шүү дээ. Тийм байдаг, тийм байх ёстой гэдэг одоо амаараа ярихаасаа илүү одоо дүрм журмыг л одоо баримталж ярихгүй бол одоо энд юм бол одоо хин нэг нь давуу боломж олгосон хин нэгнийг одоо эрх ашигын зөрчсөн гэдэг ийм асуудал яригдах учраас дүрм журм байдаг байхаа гэж миний хувьд ойлгодог. За дүрм журмаа яа. Тэгэхээр ерөнхийдөө энэ журмын 1/5-д 1/4-т заасан баг юм. Нэгдүгээрт Монгол улс бол одоо дэлхийн одоо нэг улс тийм ээ. За энэ одоо дэлхийн одоо худалдаа үйлчлэгээ бол мэдээж одоо бас нэг дүрм журмаар явах хэвээр. Энэ одоо харилцааг зохицуулсан зүйл нь одоо нөгөө дэлхийн худалдааны конвенц. За энэ конвенцийн дагуу бол мэдээж энэ конвенцийн хүрээнд бол энэ одоо конвенцэд нэгдсэн нэгдүгээрт нь хоёрдугаарт нь одоо Женев төвтэй олон улсын сорцын байгууллагын нийгэмлэг гэж байдаг. За энэ гишүүн орнууд бол хоорондоо одоо гоё чимэглэлийн бүтээгдэхүүн одоо өмд металлаар хийсэн энэ бараа бүтээгдэхүүнээ одоо хоорондоо одоо харилцан хүлээн зөвшөөрч болохоор байна. За. Тий. Энэ харилцааг л одоо зохицуулсан байна. За олон улсын сорцын байгууллагуудын холбооны гишүүн орны сорцын баталгааны тэмдэг бүхий Эрдэнэс тэдгээрээр хийсэн эдлээс бусад импортын Эрдэнэс тэдгээрээр хийсэн эдэл нь сорцын баталгаагууд тооцогдно гэж. Тэгэхээр гишүүн орныхыг бол хүлээмжшөөрнө, гишүүн орныхыг хүлээмжшөөрөхгүй гэж. За энэ гишүүн орны тухай одоо дэлгэрүүлж хэлэх юм бол 48 улс байдаг. За бидний одоо мэдих одоо таны одоо сая ярианд орсон Турк, Солонгос улс бол яг гишүүнд нь байдаг юм билээ. Байдгүй юм билээ. Оо за. Тэгэхээр тэгэд одоо яана. Тэгэхээр энэ одоо зөвхөн энэ бол одоо мэдээж Монгол улсын одоо худалдааны асуудал эрхэлж байгаа одоо төрийн захиргааны байгууллага энэ одоо юунд бол одоо оролцох ёстой гэж хэлж байгаа. Дараагийнх нь бол одоо яг энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа худалдагч одоо энэ үйлчлэгийг эрхэлж байгаа одоо компаниуд те хувийн байгууллагууд энэ одоо өөрийнхөө одоо нөгөө түнш үйлдвэрлэгчийг энэ үнд одоо гишүүнээр орохч байдаг юм. Энэ харилцаар нь л одоо явах хэрэгтэй. Тэрнээс одоо бид юу гэдгийг тухайн улс тэр юмд нэгтгээ тэгээд одоо манай хүлээмжшөөрнө гэж одоо ярьж болохгүй бах тийм ээ. Тэгэхээр тухайн улсын л асуудал. Тэгэхээр Турк одоо Солонгосоос орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн бол манайхаар сорцын баталгааны тэмдэгээ даруулсан байна гэдгийг л одоо ойлгох хэрэгтэй гэж. Цааш та ойлгосонгүй 48 орон байдгаа. Тэр дунд нь одоо бидний хамгийн хэрэгэлдэг Турк, Солонгос алт нь одоо хэрэгэлдэг алт нь одоо тэр хоёр орн байхгүй байгаа даа шүү дээ. Тэгээ одоо тэрийг чинь зарж борлуулад байгаа ингээд бүхэлдээ дэлгүүр байгаад байна шүү дээ. Тэгээд тэд нар яа дий? Танахтаа ерөөсөө өмнө тий. Одоо ер нь энэ дээр мэдээж энэ харилцааг нь яаж зохицуулах вэ гэж. За сорсын хэлтэй хариуцсан байгууллагын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслээ сорсын баталгаатай импортын Эрдэнэс тэдгээрээр хийсэн эдэлд гайлын бүрдүүлэлт хийнэ гэж. За дараагийн нэг энэ нь болохоор юу гэж байгаа юм бэхээр сорсын тухайн улсынхаа сорсын баталгааны тэмдэгтээ бараа бүтээгдэхүүн байх юм бол манахаас одоо дүгнэлт гаргуулад гайлын бүрдүүлэлт хийнэ гэж. За дараа нь сорцын баталгаагүй байвал яах юм бэ гэж. Сорцын баталгаагүй импортын Эрдэнэс тэдгээрээр хийсэн эдлийг гайлын байгууллагын албан тушаалтын хяналтад сорцын баталгаажуулалт хийлгэсний дараа гайлын бүрдүүлэлт хийнэ гэж. За тэгэхээр энэ хоёр улсын хувьд бол заавал одоо Монгол улсад энэ улсын одоо бараа бүтээгдэхүүнийг одоо борлуулах гэж байгаа бол заавал одоо сорцын одоо
байгууллагаар сорьц тогтоолгочиад худалдах нэ л гэж ойлгоно. За тэгэхээр танах сорьцын одоо тогтоож өгөх нь өгнө. тийм үү? За. За одоо ингээд та хэллээ шүү дээ. Ингээд дэлгүүрүүд ирсэн байна. Үндсэндээ одоо энэ байгууллагууд манай байгууллагыг алгасаад тэгээ гайлын байгууллагаар яаж нэвтэрч орж ирсэнд одоо тодорхойгүйгээр шууд лангуун дээрээ л очиод байгаа. Тийм учраас одоо намайг одоо сонсож байгаа үйлдвэрлэгч одоо энэ тэглийн одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүс одоо сонсч байвал одоо сорьцын хэлтийн байгууллагаар заавал орох ёстой шүү гэдгийг л одоо хэлэх гээд байгаа. За. Тэгжээж очороо гэж. Одоо өнөөдөр миний хэлээд байгаа зүйл болохоор гайлын байгууллагаар одоо хэрхэн яаж нэвтэрсэн тодорхойгүйгээр шууд лангуун дээр очиж байна. Манай одоо сорьц тогтоох байгууллагыг алгасаад ирчихэж байна. Тийм учраас энэ үйл ажиллагаа бол лиг одоо та бүхэн маань залруулад манай байгууллагаар дамжаад ингээд хэрэглэгчийн гар дээр очдөг байх энэ харилцааг л бодороо л гэж хэлж байгаа. За тэгэхээр одоо одоо жишээлбэл энийг одоо тогтоодог хяналт шалгалт гэж юм байна уу? За мэдээж одоо манайх сорьцын тогтооно. За мөн одоо сорьц тогтоож одоо сорьц тогтоохоос гадна сорьцын баталгааны тэмдэг гэдэг зүйлийг сардардаг тийм одоо таны хэлсэн шүү дээ. Хэлжсэн сорьцын баталгааны тэмдэг. Сорьцын баталгааныхаа тэмдгийг одоо тухайн одоо зах зээл дээр борлуулж байгаа бараа бүтээгдэхүүн сорьцын баталгааны тэмдэгтэй байна уу байхгүй юу гэдгийг бид хяналт шалгалт хийж одоо хийдгээл гэж ойлгоно. Бүр танахаас ингээд манахаас. Тэр нь тэгээд одоо яа гэв сар болгон тогтмол жилд юм уу, улиралдаа нэг үед юм уу, жилдээ нэг үед юм уу яа гэв. За ерөнхийдөө хяналт шалгалтыг бол одоо бас тодорхой хомдлоор очих юм уу? Тодорхой дүрм журмаар зохицуулж байгаа шүү дээ. За. Энийг бол бид хяналт шалгалтыг хийхийн тулд засгийн газрын баталдаг. Засгийн газар нь бол одоо тухайн одоо жилийн одоо хяналт шалгалтыг төлөвлөгөөг нь баталдаг юм шиг та бид бол төлөвлөгөөт хяналт шалгалтаа бол одоо хагас жил тутамд одоо нэг удаа хийгээд явж байгаа. За мэдээж одоо бас амьдрал баян одоо гинтийн одоо энэ зүрийн одоо гомдол саналгаар нь энэ тохиолдлууд бид одоо өдрөмжтойгоор төлөвлөгөөт тусаар хяналт шалгалтаа хийгээд явдаг. За. Тэгэхээр одоо яг энэ хяналт шалгалт хийсний ач холбогдол нь юу ах вэ? За хяналт шалгалт мэдээж хийж байгаагийн ач холбогдол бол нөгөө дахиад одоо нөгөө хэрэглэгчд одоо бар чанартай чанаргүй янз бүрийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээс л урьдчилан сэргийлж байгаа л үйл ажиллагаа. За энэ дэр бол одоо мэдээж манай өмнөх одоо сорьцын улсын байцаагч одоо цэндээ шилжижсэн баг. Одоо жишээлбэл мөнгөн аягтай холбоотой энэ төр гомдол саналууд гардаг шүү дээ. Чанартай хийлээ, чанаргүй хийлээ. За одоо алтын эдлэгээ худалдаад авсан чинь тухайн бүтээгдэхүүн алт биш байж гэдэг юм уу? Мөнгөн гинжигээд авсан чинь мөнгө биш байна. За одоо маш гоё мөнгөн гинж авлаа гэсэн чинь энэ харлаад байна гэдэг юм уу? Одоо янз бүрийн л одоо юмнууд гардаг шүү дээ. Энэ одоо янз бүрийн эрсдлээс одоо сэргийлэх энэ үүднээс л одоо хяналт шалгалтыг хийж байгаа. За мөнгөн аягтай холбоотой ярихад одоо мөнгөн аягны стандарт гэж батлагдсан 2015 онд. За стандарт баталсан одоо мэдээж одоо стандартыг гаргаснаар бол одоо тухайн одоо мөнгөн аягийг одоо үйлдвэрлэх хамгийн одоо доод хэмжээг нь л тогтоож өгч байгаа гэж үг. Үүнээс доош одоо үйлдвэрлэх юм бол одоо тухайн бүтээгдэхүүнийг чанаргүй гэж үзээд одоо худалдаанд борлуулахгүй байх л энэ одоо харилцааг зохицуулах илүү ойлгомжтой болох үүднээс хамгийн доод хэмжээг нь тогтоосон. Үүнээс дээш бол хийж болно. Тийм ээ. Тухайн одоо захиалагч худалдан авахчийн одоо өөрийн одоо хүсэл юугаар нь бол үнээс дээш үйлдвэрлэж болно гэдгийн санааг л одоо гарах үүднээс стандартыг одоо гаргасан гэж хэлж байна. Тэгээ одоо за жишээлбэл одоо нэг зүгээр ингээ иргэн хүн байлаа гэж бодъё л доо. За мэдээж иргэн одоо юу энэ ингээд алтгээд авсан чинь одоо ийм биш байлаач гэдэг юм уу те ийм асуудал үүслэе гэж бодъё. За тэнгууд ингээ шүүх цагдаагаар яваад тэгээ нөгөө шүүхтэр очоод тэнгууд шүүхээс одоо юу гэдээ за одоо ингээд шинжээчийн баг томилсноо гэж танах руу албан бичиг явуулж ээж танахаас шинжээчийн баг маа гарч тэр мэрийн шалгахгүй эсвэл зүгээр шууд танаад ингээд өргөл гомдлоо гэд энийг ингээд шалгуулмаар байна гэх хэвээр заавал цагдаа шүүхээр дамжих уу шууд танах руу хандах уу? За ерөнхийдөө эргэлэгч бол манад шууд хандаж болно. Тийм үү тийм. За 1825 гэж дугаар байгаа. За одоо 77 тэг 57 57 гэсэн одоо
дугаараар холбогдоод одоо бидэрт шууд хандж болно. За шүүх цагтаад чандж болно. Шүүх цагтаад хандаад одоо шинжээч томилоод ингээд ажиллаж болно гэх юм бол бид бас одоо шинжээчээр оролцоод явж болно. Аль аль нь болно л гэж болгоо. Зөв. За ерөнхийдөө та хоёрын бас ярилцах цаг өндөрлөх тийш ханд чинь тэгээд магадгүй би бас танаас нэг асуугаагүй үлдсэн. Та нэг энэ мессежийг л нэг сонсогчдод хүргэх юмсаа ингээд бодоод ирсэн. Би асуугаагүй өнгөрцөн байж болно. Тэгээд энэ сүүлийн 1 минутыг танд үлдээ. За бид одоо бас хяналт шалгалтыг одоо төлөвлөгөөтэй бас энэ зүрээр ингээд зохион байгуулад хийдэг. За өнгөрсөн одоо сар шинийн одоо өмнө бид одоо хар 20 захаар явсан. За одоо гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн одоо хийж байгаа одоо лангуу. За тэнд ингээд явж хахад хэрэглэгч одоо жишээлбэл бидний одоо тэр хяналт шалгалтын одоо үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа. За өөрөөр хэлбэл энэ хяналт шалгалт ч одоо ямар ач холбогдолтой юм бэ? Энд одоо худалдаа хийж байгаа улсуудыг одоо та нар одоо шалгах одоо ямар хэрэгцээ шаардлага байгаа юм бэ гэхэд. за Хөндлөнгөөс ингээд тийм оролцож байгаа үйл явц тийм харагдсан. Тэгээ энд болохоор одоо үндсэндээ энэ төрлийн одоо мэдлэг мэдээлэл одоо тухайн хэрэглэгчдэд одоо бас сайн гүйцэд хүрэхгүй байгааг нь л одоо нэг хэлбэр юм даа л гэж одоо миний хувьд ойлгож байгаа. За тэгээд тэнд нэг харилцагч одоо бүр жишээлбэл энд нь одоо эрдэнэ чулууны гэрчлэгээгүй хөөрг таахгүй гэж байна. Одоо таныг одоо энэ эрсдлээс сэргийлээд бид энэ хэл шалгалтыг хийж байгаа юм штэ гэд ингээд хэлээд тахтал эрдэнэ чулууны гэрчлэгээгүй одоо тэр гадна талд ингээд хүмүүс ингээд янз бүрийн юм зарцсан сууж байгаа улсуудаас авч байгаа байхгүй юу? Тэгэхээр мэдээж одоо тэр хүн одоо дараа нь тэрийг одоо яагаавал тэр нь одоо тухайн хүний одоо хэрэглээний гарын одоо аяыг дааж байгаа болов гэд ингээд олон асуудлууд байгаа. Тэгэхэд энэ би яг юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр мэдээж одоо тэр одоо захын гадна талаар тийм одоо хөрөг зараа сууж байгаа улсууд бол мэдээж зарж байгаа нь бол одоо өөрийн гэсэн ашиг олох гээд бас одоо амьдрал ах уу янз бүрийн л одоо юм байна. Гэхдээ одоо миний яг одоо гол хэлэх гээд байгаа зүйл бол одоо тэр хөөрг нь бол одоо яг ямар одоо материалаар хийсэн тодорхойгүй тийм бүтээгдэхүүн байхгүй юу? Тэгэхээр тэр одоо бүтээгдэхүүн одоо юугээр хийсэн тодорхойгүй байна гэдэг бол бас хүний эрүүл мэндэд одоо нөлөөлдөг байхыг үгүйсэхгүй маа л гэдэг юм ийг л хэлэх гээд байна. За бас нэг одоо учир мэдэх одоо бас хүмүүсийн хэлж ярьж байгаагаар бол зарим одоо өндөр хөгжилтэй улс орн тухайлбал одоо манай урд төрш одоо тийм зарим одоо химийн одоо хаягдлыг одоо хөгжил одоо буураа улс орн руу ямар нэгэн бараа бүтээгдэхүүн болгож энэ төр гаргадаг ч гэдэг юм ийм нэг хэл яриа байгаад. За ер нь бол яг таны хэлж байгаагаар та баталгаатай газраар баталгаат одоо сорилт одоо сорж марцаа тогтоологдсон ийм бүтээгдэхүүнээ бодлож авраа л гэдэг юм байна шүү дээ. За тийм ээ тийм. Гэхдээ бол ерөнхийдөө тэр бүтээгдэхүүн бол ер нь хүний эрүүл мэндэд нөлөөж болох юм шүү дээ. Тэрэн дээр л анхаарах гэж байгаа. За энэ үрээ таарийн ярилцах цаг өндөрлөж байна. Өнөөдрийн маань зочноор засгийн газрын тохируулагч агентлаг за стандарт хэмжил 100 газар сорьцын хяналтын газрын дарга Бэхбат Хүрэлцээрж за үнд металлын сорьц тогтоох үйл ажиллагаа болон эрдэнэ чулууны талаарх мэдээллийг хүргэлээ. Баярлалаа танд арилан амжилт хүсье. За та бүхэндээ баярлалаа. Тэгээ та бүхний бас одоо хүссэн одоо асуултанд хариулж чадаагүй бол одоо уучлаарай. Та бүхэн маань бас манай байгууллагатай харилцаад илүү одоо мэдлэг мэдээлэл нэмэх тийм одоо юмыг одоо бидэрт бас тавьж болно. Зөвхөн одоо хэрэглэгчтэй хандж хэлж байгаа шүү дээ. Тийм мэдлэг мэдээлэл тиймнүүдийг бас тодруулж асуугаараа. За бидний одоо хүсэл сонирхолд нийцсэн одоо үнэн зөв хариултыг өгч чадаагүй бол одоо бас дэлгэрүүлж асуугаарай л гэж хэлдэг. За баярлалаа.